За эрчим хүчний талаар одоо бас чухал тогтоолын төсөл орж байна. Гэхдээ түрүүний бас гишүүд асуулаа. Тулгамдж байгаа эрсдэлтэй асуудлаа шийдэхэд одоо өнөөдөр яг тулдсан байгаа асуудал энэ салбарын чинь авч явж байгаа нуруундаа авч явж байгаа энэ ажилчдынхаа цалин усны асуудал дээр нь юу болж байна? Ажил аюултын асуудал бараг 2 хоног хойшлолоо гэдэг сүүлийн мэдээтэй бол байна. Ер нь бол 30 орчим хувиар цалингаа нэмүүлээч гэдэг юм санал тавьсан юм байна. Тэгэхээр эрчим хүчний салбарын цалин усны өрсөлдөх чадвар улсын дундчтай харьцуулахад бол одоо дээгүүр байгаа хэдий ч гэсэн бусад салбар, уул уурхайн салбар руу шилжчихдэг. Бусад өөр салбарууд руу шилжчихдэг ийм одоо онцлогтой. Тэр утгаараа хүнд одоо нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол 3 сая төгрөгийн дундад цалинтай байна гэдэг бол нэг тийм өндөр цалинтай бол би бол орохгүй. Тийм учраас гарц гаргалгаа нь юу байна вэ? Одоо бид нар энэ дээр тэр яамыг болон засгийн газрыг шийдэж өгөхөд магадгүй төсвийн асуудал. Тэгээ энэ тал дээр оруулахгүй мó? Тухайлбал энэ ажиллах хүчнийхаа цалин хөлс өрсөлдөх чадварыг тавихгүй бол нэг баахан станц хориал идэг, баахан эрчим хүчний зүйл шийддэг. Дотор нь ажиллах хүн байхгүй болчих үү гэдэг дээр бол би бол санаа зовж байна. Сүүлд 3 дугаар станц дээр осол гарахад бол очсон. Яг нэг үед бол одоо металлын илжирэлд орцсон их техникүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал бол яг нэг үйл зардал хөрөнгөж тавьж чадхаа болчихсон. Тэгээд дээрэс нь ажилчид бол одоо сэтгэл зүйн хувьд болон ер нь бол одоо эрчим хүчний салбарт нь 3 сая төгрөгийн цалин авч ирсний оронд Солонгос яваад 15 сая төгрөгийн цалин авчи. Эсвэл уул уурхайн компани руу яваад ажиллачи гэдэг ийм сэтгэлгээнд давмгарч байгаа юм байна. Тийм учраас энэ асуудал дээр бол одоо нэлээд сайн нухацтай авч үзээд ер нь бол эрчим хүчний салбарын цалин ийм үе шаттай ингэж нэмэгдүүлнэ гэдэг ийм тодорхой бодлогыг гаргаж ирж шийдэх ёстой. Тийм учраас би одоо салбарын сайдаас энэ талаар бол одоо тодруулж асуумаар байна. Яг энэ одоо ажилчтай холбоотой асуудал. Одоо гинт гараад байсан асуудал биш. Өмнөх сайдууд дээр ингээл яригдаал нэг 5-10% аргалаад ингээ яваад идэг. Тийм учраас эрчим хүчний салбарт байж байгаа хүмүүсийг зөвхөн цалин гэлтгүү. Орон сууцны асуудал, сургууль төгжлийнх нь асуудал. За мөн одоо бусад энэ асуудлуудаар нэг цогц байдлаар нь тавиад шийдэх талаар тогтоолынхаа төсөл дээр оруулахгүй мó? Би яг ийм зүйл орж ирэх болов гэж бодсон. Яг хүнээ хийцэн байна. 2 дугаар асуудал нь 1500 кВт-аас дээш 5 дугаар дээр байж байгаа эрх зүй орчингийн боловсронгуй болгох гэсэн байх иргэн аж ахуйн гэж байгуулах гэдэг. Тэгэхээр энэс доош нь байгаа нь бол одоо тодорхой болцсон юм уу гэдгийг асуумаар. Одоо тухайлбал иргэд чинь 20 кВт-ийн нарны панел тавиад эрчим хүчиндээ нийлүүлэх гэдэг байдлаар одоо ерөнхий сайд тэгээ одоо энэ эрчим хүчний реформ шинжилгээний өрөөнд бол тавиад байгаа хамгийн гол бодлого иргэд бол нэлээд хүлээлттэй байгаа. Энэ талаар тодруулж асууя. За, найдлаасад микрофон олгоё. За баярлалаа. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Энэ бол байнгын хоргоны биш, улсын их хурлын тогтоолын төсөл дээр хилцэж байгаа. Тэгэхээр улсын их хурл бол хууль тогтоох байгууллага, төрийн эрх барих дээд байгууллага. Яг хүний нөөцийн бодлого бол яамны хэмжээний, салбарын хэмжээний, яг компани хэмжээний нарийн ширийн бодох ёстой, тусгах ёстой, хэрэгжүүлэх ёстой ажил юм. Тэгэхээр яг компани хэмжээний нарийн ширийн бодлогыг хурлын түвшинд яриад тогтоогоо цалин тэд гэж ярих нь угаасаа байж болохгүй зүйл. Тийм болохоор энэ оруулаагүй. Зүгээр би энэ талаар мэдээлэл өгье. Салбарт хамгийн чухал үзэж байгаа ажил хүний нөөцийн бодлого гэж. Энэ салбарт ажиллаж байгаа 17800 хүний хөдөлмөрийн хичээл зүтгэлийн үн цэнийг өсгөх нь энэ салбарын бодлогын эцсийн зорилго нь энэ юм байна. За одоогийн байдлаар Монгол улсад дундаж цалин 2,898 мянган төгрөг байдаг. Эрчим хүчний салбарын дундаж цалин 3,747 мянган төгрөг. Тэгээ дунджийн хувьд бол уул уурхайн салбарын араас орж байгаа. Тийм баг биш. Гэхдээ бид нар ямар бодлого барьж байна гэхээр энэ шудраг хуваарлагдаж гинүү гэдэг асуудал байгаа даа. Хэн нь өндөр аваад хэн нь бага авж байгаа. Яг ачаал авж байгаа хэсэг нь хөдөлмөртөөгөө дүүцгүй цалин авж гинүү. Энэ бол одоо бидний энэ цалин нэмэх болон цаашдаа хүний нөөцийн бодлогын гол цөмөн байх юм аа. Тэгэхээр би өмнө бас зарлж исэн. Одоо үйлдвэрчний хөвд ярьж тохирсон зүйлс бол одоогийн байдлаар 10% цалингийн санг нэмэгдүүлнэ. Бүгднийг нь хавтгааруулан нэмэхгүй. Яг ачаал үрж байгаа ажил дээр тогтоох хэрэгтэй байгаа, дэмжих хэрэгтэй байгаа залуу мэргэжлэнүүд
цөөхөн жил ажиллаж байгаа мэргэжлүүдэд нэмэх талын бодлого баримтлана. Цаашдаа бол цалингийн асуудал бол зөвхөн цалин биш ээ. Бид нар зөвхөн цалин яриад маргалдаад талд гараад ажил хаян хаяхгүй гэж ярих нь биш. Одоо үйлдвэрчнэлдээ бид нар энийг ярьж байгаа. Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, тогтолцоо системийг нь шудраг болгох. За цалингаас гадна тэр нийгмийн асуудал байна. Чөлөө цагийн асуудал байна. Хөдөлмөр аюулгүй байдлын асуудал байна. Ер нь хүн талаас нь жигтгэн бодно зөвхөн цалин нэмэхгүй тухай ярих нь өрөөсгөл гэж үзэж байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар 30% нэмэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд бид өөрсдөө компаниуд нь ашигтай байх ёстой, үр ашигтай байх ёстой. Тэр системийг нь иж үүрнээр өөрчлөхгүй болвол зөвхөн цалин яриа цалингийн дүн тавиад байх юм бол бид нар бусад ажлаа алдаад эцсийн дүндээ энэ салбарын үр дүнд нөлөөлөд байгаа юм аа. Тийм болохоор өнөөдөр бас энэ асуудлыг хилцэж байгаад маш баяртай байна. Их хурлын түвшинчэндээ эрчим хүчний салбарын асуудлыг анхаарж байгаад маш баяртай байгаа. Тэгээ та бүхэн бас энэ дээр дэмжиж, бодлогын хувьд дэмжиж өнөөдөр болон цаашид оруулж ирж байгаа асуудлуудыг шийдээд өгөхийг хүсэж байна. За Эрдэнэ өдгшөөний микрофон. Энэ одоо мэрэгжлийн байнгын хорооны хувьд орж байгаа учраас байнгын хорооны асуудал гэж би ойлгож байгаа. Би бол бүрийн эрхийнхаа дагуу энэ олон асуудал донд чинь зарим нь бол одоо хийгээл явж байгаа хэвээр олон асуудал байна. Гэхдээ нэгэнт одоо шуурхаа ийм тогтоол гаргах гээд байгаа бол энэ цалин хөлсний би зөвхөн цалин 50%, 30% гэж нэмгэж энэ дээр тавь гэж яриаггүй. Ер нь энэ салбарынхаа цалин хөлсний өрсөлдөх чадрыг сайжруулаа. Энийгээ бусад бодлоготой уяад яваа. Тогтвор суурьшилтай ажиллах гэдэг асуудал дээр анхаарал тавиа гэдэг дээр нэмэлт нэг заалт тавьчихвал танд хэрэггүй бол хэрэгтэй л болов гэдэг үүднээс нь тавьж байгаа. Тэгэхгүй бол ингээ олон тогтоол шийдвэрүүдийг харж хахад яг хүнэл хаяад идэг байхгүй. Тэгж хоримтлагж жагаад одоо магадгүй яг таны үед төрж ирэлэг тесрэх юмруу орж эхэлж байна л да. Энэ магадгүй сайд хэн байхаас үл хамааран энэ яригчлээсээ асуудал аргалаад яваад байсан. Тийм учраас энэ салбарынхаа цалин хөлснийхөө бодлогыг ер нь эрчим хүчний салбарын цалинг тэд тавьцаа болгоно гэх юм бол магадгүй өнөөдөр гарах гэж байгаа ажилтан чинь тогтвор суурьшилтай үлднэ гэдэг энэ үднээсээ санал хэлж байгаа шүү.